Орой минь. За өнөөдрийн та бүхэндээ танилцуулах мэс засал болохоор сүүлийн жилүүдэд маш их хэмжээгээр хийгдэх болсон мэс засал буюу хүүхд хамруулах мэс заслын талаар мэдээлэл өгье. Имплантаар хүүхд хамруулах мэс заслын талаар зөвлөгөө авч байгаа хүмүүсийн түгээмэл асуудаг асуулт нь төрж болох уу? Төрсний дараа хүүхэнд сүү орох боломжтой юу гэж маш их хэмжээгээр асуудаг. За имплант хийлгэсний дараа булчингийн дээр байрлуулсан ч бай, булчингийн доор байрлуулсан ч бай, хоёулын дээр нь төрж болно. Яагаад гэхээр одоо ихэнх гоо сайхны мэсэл хийдэг эмнэлгүүд дурангийн аргаар хүүхд хамруулах мэсцлийг хийдэг болсон учраас хүүхний сүүний булчирхайг гэмтэх нь багассан. Тэгэхээр та импланттай байсан ч гэсэн хөхүүлэхэд асуудал үүсүү ордог болно гэсэн. Нэг харин одоо та бүхний мэдчих хэвээр болохоор имплант хийлгэсний дараагийн төрөлтөнд сүүний гарц багаснаа гэсэн. Энэ маань юутай холбоотой вэ гэхээр бид нар хүүхний булчингийн цаана тавьсан ч имплантаа наан сүүний булчирхааны ард тавьсан ч гэсэн нөгөө имплант маань сүүнийхээ булчирхайг тодорхой хэмжээгээр дээшээгээ ингээд нөгөө нэг шахаж идэг учраас сүү ороод тэлж байгаа булчирхаанууд ч өөрөө доороосоо ингээд даралт өгөөд ирэхээр тодорхой хэмжээнд бага хэмжээгээр дүүрнэ гэсэн үг байхгүй. Тийм хоёрдугаар хамгийн их асуудаг асуулт болохоор заавал 10 жил болоод хүүхний имплантаа солиулах уу гэж маш их хүмүүс асуудаг. Бэртэл гэмтэл аваад имплантны бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд солино. Хоёрдугаарх нь капсулын хүндрэл буюу имплантын гадна талд үүсдэг нимхээ хальсан давхрах хэд зузаа үүссэнтэй холбоотой хөх хатуурах, чинрэх, халуун оргих, өвдөх, улаах гişинч тэмдэг гарсан тохиолдолд нарийн шинжилгээнүүдийг хийж үзэж агаад имплантаа солиод капсулэктоми мэс засал хийгдэх үгүй юу гэдгийг шийдээд сольж болно. 3 дугаарх нь болохоор имплант хийсний дараа төрөлттэй холбоотой хүүхэнд орж байгаа сүүний хэмжээ хэрэг байсан бэ? Таны арсны сунах чадвар хэрэг байдаг вэ гэдэгтэй бас их холбоотойгоор хөхийг дээшээ сойх, имплантаа томруулах ч юм уу тиймэрхүү мэсцлүүдийг давтан хийж болно. За тэрнээс биш зөв зүгээр байгаа капсулын гой нимхэн үүсцэн ямар нэгэн имплантны зах хэрмэг гэмтээгүй байгаа имплант одоо хийлгэсний дараа арс их хэмжээгээр сунаагүй тохиолдолд заавал 10 жил болоод одоо нөгөө имплантыг буцаад аваад дахиад шинэ имплант хийх ч юм уу тиймэрхүү зүйл бол байхгүй. Дараагийн их асуудаг асуулт болохоор ямар имплант хийх вэ гэж маш их хэмжээгээр асуудаг. За Монгол улсын хувьд хамгийн их хийгддэг 3 брендийн имплант байдаг. Эхнийх нь болохоор Mateo брендийн имплант, Mentor брендийн имплант, Sibin брендийн имплант гэсэн 3 брендийн имплантыг түлхүү ашигладаг. За энэ гуравчин дотроо маш олон хэмжээтэй, маш олон төрөлтэй байдаг учраас та бүхэн мэргэжлийн эмчтэй үзүүлээд нарийн төлөвлөгөөтэй хэмжилтүүдийг хийлгэсний дараа эмчтэйгээ ярилцж агаад имплантныхаа төрөл, сайз, одоо брендийг сонгох боломжтой. Сүүлийн үед бас их хийгдэх болсон нэг мэс засал нь трансгендер эмэгтэйчүүдэд хүүхд хамруулах мэс засал хийгддэг болсон. Трансгендер эмэгтэйчүүдэд хүүхд хамруулах мэс заслыг хийхээр энгийн эмэгтэйчүүдэд хүүхд хамруулах мэс засал хийснээс үндсэн техник нь адилхан боловч ерөөхдөө арай жоохон өөр, арай жоохон нарийн, арай жоохон мэдрэмж хаарддаг. Дээрээс нь нэмээд бид нар хүүхд хамруулах мэс заслыг хийхдээ арай илүү нэмэлт ажилбаруудыг хийгдчихэж тухайн хөх маань гоё болдог. 2-3 үе шаттай мэс заслыг хийж гой болдог.